20 дугаар зууны эхний хагас буюу 1922 оноос эхлэн Монгол оронд аимшигт хэлмэгдүүлэлт өрнөж, нийгмийн бүхий л давхаргыг хамарсан бөгөөд тэр дундаа эх орон тусгаар тогтнодынхоо төлөө тэмцэж байсан төр нийгмийн сорволсон эрсийг улс төрийн хэлс хэрэгт гүтхэн ял тулгаж, харийн шоронд тамдлан зовоож, цаазаар авч байсан гашуун түүх бий. Энэхүү аимшигт хэлмэгдүүлэлтийн золиос болсон 6 ерөнхий сайд байдаг. Өнөөдрийн миний өгүүлэх түүх бол Монголын улс төр нийгмийн нэр зүтгэлтэн, Монгол Ардын намын анхны дарга, Ардын хувьсгалын анхны 7-гийн 1 Монгол улсын ерөнхий сайд Солин Данзан хэмээх эрхэм хүмүүний түүх юм а. Солин Данзан 1885-аас 1924 он. Тэрээр 1885 онд Сайн Ноёнхон аймаг Сүжигт Бэсийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Хотон сумын нутагт Бат очрын ууган охин Солин хүү болон мэндэлжээ. Өвөг эцэг нь түүнийг аж амьдралын янз бүрийн арга ухаанд сургахыг хичээж 10-аад наснд нь хийдэд шавлан суулгаж байсан ч шашин номын мөр хөөхн түүнд төдийл тааламжтай байгаагүй учраас удалгүй хийдээсээ гарч хонь мал хариулах, адуу манах зэрэг ажлыг голлон хийж хошуу ноён тамгын түшимдийн аль бацагт зарагдан борив богс хийх чөлөөгүй явсаар өсч өмдийжээ. Нас бие төрч аж амьдралын алаг булаг ёсны гай түлхрийг мэдэрч нийгмийн бурангуй ёсны элдв дарамттай эр биеийн чадлаар үзэлцэж хөрөнгө чинээ ихтэй айл амьтны агт адуунаас таслан хөөдөг чанга гэрийн замд орж баригдаж, хоригдож, зовж зүдэж явсан түүхтэй. Энэ үед нутгийнхан түүнийг өөхөн хорл хэмээн хочилдог байсан бөгөөд учир нь айлд хонь төхөөрч өгч байхдаа сэмжийн сэм авч нуусан нь баригдан ийм хочтой болох сайжээ. Сайн эрсийн замаар хэсэг амьдарсан тэрээр удалгүй нийслэл хүрээ, дээд шивээ, дээдүүд болон говийн зарим аймагуудаар худалдаа арилжаа хийж нэлээд амьдрал үтсэн төдийгүй Хятад Оросын худалдаачидтай хамтран ажиллаж тэр хэрээр Хятад Орос хэлийгч гадралдаг болжээ. Ингээд 1914 оноос Оросын эдийн засагч Барон Битегийн удирдсан эдийн засгийн шинжилгээний газар ажиллах болсон нь хожмоо хувьсгалын үйл хэргийг эхлүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Мөн энэ үед тэрээр тэнд ажиллаж байсан элбэгдэрж Эренчинотоо танилцжээ. Үүний дараа тэрээр 1916-аас 1917 онд Богд хаант Монгол улсын хөрөнгийг эрхлэн захирах газар ойн ангид бичээж түшимлийн алба хашгуулжээ. Улмаар 1918 онд зүүн хүрээний нууц бүлгэн гихчийг байгуулсан байна. Мөн үед консулын дэнжин нууц бүлгэн гих өөр нэгэн бүлгэн байсан бөгөөд удирдагч нь Догсмын бодоо байлаа. 1919 оны сүүлчээр Л2 бүлгэм улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг хамгаалах нэгэн зорилгын дор нэгдэж 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Солин Данзангийн гэрт нэгдсэн зөвлөгөөн хийснээр Монгол Ардын намыг анх байгуулснаас гадна намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг бүх гишүүд санал нэгтэйгээр баталсан байдаг. Улмаар 1921 оны 3 дугаар сард Монгол Ардын нам анх дугаар их хурлаа хийсэн бөгөөд эл хурлаар Солин Данзан намын анхны даргаараа сонгосон байна. Хэдийгээр хоёр бүлгэм нэгдэж нам болон ажиллах болсон ч бүрэлдэхүүн болоод агуулга үзэл баримтлалын хувьд зөрчилдөөнтэй байсан учраас зүүн хүрээний бүлгмийг түшимдийн нам, консулын дэнжийн бүлгмийг ардын нам хэмээн тус тусад нь нэрлэдэг байсан гэдэг. 1920 оны 8 дугаар сард гарсан Монгол Ардын намын нийтийн тусад зориулсан бодлогыг илтгэх нь гэсэн ухуулах бичгийг зохиоход уг бичгийн төсөлд гадаад Монголын Ардын намын төлөөлөгч бодоо, гадаад Монголын төлөөлөгч Догсом гэж бичсэн байжээ. Үүнээс үзэхэд түшимдийн нам нь улс үндэстнээ төлөөлж, Ардын нам нь ангийн хандлагатай байсан болов уу хэмээн судлаачид үздэг байна. Мөн зөвлөлт Орос улсын удирдагчтай уулзахаар явах бүрэлдэхүүнд түшимдийн намаас Данзан, Ардын намаас Чагдарж ав, Лосол нар сонгогдож, өмнө умрын харилцааг нэвтрүүлэх, хэвлэл нийтлэх, сургах ажилд түшимдийн намаас Сүхбаатарыг, Ардын намаас Чойвилсон томилон Эрхүү хотноо суулгажээ. Солин Данзан нь хүрээний нууц бүлмийг санаачлан байгуулагч, Монгол Ардын намын анхны тэргүүлэгч, зөвлөлт Орос улсад тусламжийн хэрэгээр одсон Ардын намын 7 хүний нэгээс гадна Ардын журам цэргийн штабын гишүүн, Ардын төр засгийн газрын сангийн бөгөөд эдийн засгийн яамны хоол хүнс эрхэлсэн түшмэл, Ардын засгийн хэргийг бүгд төр захиран шийдэх газрын тэргүүлэгч гишүүн, Монгол Ардын намын төв хорооны хэвлэл нийтлэх коллегийн дарга, сангийн хамаг хэргийг захиран шийдэх яамны сайд, зөвлөлт Орос улс Монгол улсын хооронд гэрээ байгуулах Монголын төлөөлөгчдийн тэргүүн, цэргийн сурган боловсруулах хэлтсийн хэвлэлийн салааны дарга, бүх цэргийн жанжин, улсын төр цагийн хурлын дарга, сангийн яамны зөвлөх түшмэл, ерөнхий сайдын жинхэнэ орлогч зэрэг олон хариуцлагатай өндөр албанд ажиллаж байлаа. Солин Данзан
Эргэн баян бол улс баян гэсэн зарчим баримталж, өөрөө зам тээврийн хятад пүүсийн хувь нийлүүлэгч болж байснаас гадна Англи, Америкийн хэд хэдэн компанитай хамтран ажиллаж үр шимийнч чамгүй үзжээ. Мөн Монголын талаар баримталж байсан тэр үеийн зөвлөлтийн бодлогыг таашаахгүй байсан төдийгүй 1924 онд болсон хятад зөвлөлтийн хилцээрийг эрс эсэргүүцэж тэр улсаа цэргийн хүчээр хамгаалах нь зүйтэй гэж үзэж байв. Энэ нь түүний улс үндэстний тусгаар тогтнолын асуудлыг мен тэргүүнд тавьж байсны тод жишээ юм аа. Эгэл ард гаралтай түүний эх оронч үйл ажиллагааг Богд хаан өндрөөр үнэлж 1922 онд зарлиг гарган Чин зоригт цол 3 нүдэт тогсын отохоор шагнаж байжээ. Мөн улсын зоригт баатар бээсийн хэрэгм шагнуулахаар айлтгсан ч тэрээр өөрөө татгалцсан гэдэг. Солийн данзан 1921 оны 11-р сард зөвлөлт Орос улстай найрамдлын гэрээ хийх хилцээрт Монголыг төлөөлөн оролцохдоо Тагнын Урайн хай Тувааг Монголд эргүүлэн нэгтгэх, Монголдо иргэн ирж байгаа Бурайд иргэдэд Монгол нутагт газар олгох тухай асуудлыг тавьж тодорхой үр дүнд хүрч байжээ. Солийн данзангийн ил үзэл баримтлал хожим түүнийг үндэсрэх үзэлтэн хэмээн буруутгах гол шалтгаан болсон юм. Данзангийн үзэл баримтлал нь үндэсний шинжид тулгуурлан улс орны тусгаар тогтнолыг олж авах байсан бол Бодоогийн үзэл нь ангийн шинжид тулгуурлан ард ангийн ашиг сонирхлыг илэрхийлсэн засаглалыг тогтоох байлаа. Ил зөрүүтэй үзэл нь тэднийг зөрчилдөд хүргэсэн гол зүйл байсан бололтой. Тэрбээр хувьсгалын нөхөдтэйгөө тохиролцсны дагуу Дашиев Николай хэмээх нууц нэрээр хувьсгалын хэрэгт оролцож байсан бөгөөд нэгэн цахилгаан утсанд мөнгөний тухай нэг тийш болохыг хагас сарын дотор бүрнээ мэдэгдэж буй Николай гэснийг тайлбал тусламж авах тухай асуудал хагас сарын дотор бүрэн мэдэгдэх байх данзан гэсэн үг байжээ. Тэрээр тухайн үеийн сэхэтнүүдээс өөр бодлого баримтлагч байсан бөгөөд барууны хөгжимгүй орнуудаас туслалц авч Монгол орноо хөгжүүлэх талаар удаа дараалан намын хуралдаа санал оруулж байсан либерал ардчилсан үзэлтэй хүн байлаа. Данзан Монгол улсын мөнгөн тэмдэгтийг Монгол доллар болгох тухай саналыг дэвшүүлж Монгол улс хизээч капитализмыг алхасч болохгүй гэсэн үзэлд тууштай байжээ. Мөн 1922 оны 4-р сард намын төв хороонд өргөн барьсан саналын хуудсандаа хүн төрлөختний хөгжил рүү авирах гишгүүрийг нэгээс үүсгэн дэвших утгаар тодорхойлох, үүний зэрэг дэс солигдвол үл болно хэмээн бичжээ. Түүний ил үзэл бодол нь Коминтерны талынханд ад үзэгдэх, шахан зайлуулагдах гол шалтгаан болсон бөгөөд 1924 онд болсон 3-р их хурал дээр Коминтерны өгсөн үүргийн дагуу элбэгдэрж Эренчиногийн боловсруулсан хөрөнгөтний хөгжлийн шатыг алхассан эв хамтын байгуулалт шилжих тухай 6 зүйл бүхий саналыг эрс эсэргүүцэж харин улс үндэстэн нийгмийн хөгжлийн тодорхой шатуудыг алхасалгүйгээр дэс дараатайгаар туулах ёстой. Иймээс Монгол орн капитализмыг алхасч болохгүй гэсэн үзэл баримтлан хамгаалж байлаа. Ийхүү Монгол улсын бие даасан байдал үндэсний хөгжлийн замыг тодорхойлох үзэл баримтлалаа тууштай хамгаалан тэмцснийхэн төлөө түүнийг Монгол Ардын намын 3-р баг хурлын үеэр баривчилж 1924 оны 8-р сарын 28-ны өдөр Монгол Ардын намын их хурал засгийн газрын хамтарсан хуралдаанаас 24 цагийн дотор нягтлан байцааж ял тулган гүйцэтгэх үүрэгтэй тусгай комиссийг байгуулан шүүхийн шийдвэргүйгээр хувьсгалын эсэргүү хэмээн ял тулган 1924 оны 8-р сарын 30-ны үүрээр буудан хороожээ. Хожимо 1992 онд улсын дээд шүүх Солийн данзанд хамаатуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгсан байна. Аимшигт хэлмэгдүүлэлт өрнсөн энэ он жилүүдэд төрийн эрх барьж байсан Монгол Ардын нам коммунизмын нөлөөнд автан эх оронч эрлэхэг хөвгүүдээс эхлээд үе олон энгийн иргэдийг толгой дараалан хядаж бүрэн эрхт тусгаар тогтносон улсын түүхэнд цусан зам татуулсан. Харамсалтай нь тэдний энэ коммунист үйл ажиллагаа үзэл бодол өнөөдрийг хүртэл ам бүхтөө оршсоор.